Эрдэнэс үйлдвэрлэлийн технологийн парк. Багнуур дүүрэг бол одоо ингээд 30 мянган хүн амтай. Дэрэгдээ одоо Багнуурын одоо уурхайтай ийм хот байгаа. За тэгээд Багнуурын уурхай бол 1978 онд байгуулагдсан. За эрчим хүчний нөөц нийлүүлдэг ийм уурхай. За энэ уурхайд одоо энэ нөөцнөөс маш олон төрлийн одоо бүтээгдэхүүн гарч болно. За үүнийг хөгжүүлэх чиглэлд одоо Эрдэнэс Монгол нэгдлээс маань 6 үйлдвэр технологийн паркийн одоо энэ төсөл хэрэгжүүлэхээр стратеги төлөвлөгөөнд бол туссан байна. За ингээ 2024-оос 2028 оны стратеги төлөвлөгөөнд болохоор 6 үйлдвэр технологи паркийн төсөл хэрэгжүүлэх нэг нь бол Багнуурын үйлдвэр технологийн паркийн төсөл байгаа. За энэ үйлдвэр технологийн парк маань өөрөө 2024-оос 2028 оны хооронд хэрэгжээд 650 мянган тонн хөгнүүрс одоо үйлдвэрлэх. За дэрэгдээ 125 мегаваттын цахилгаан станц болох ийм одоо үйлдвэр байгаамаа. За энэ одоо үйлдвэр ашиглалтанд орох юм бол одоо 1950-аад хүний одоо ажлын байраар хангана. За дээрээс нь одоо 250 сая долларын одоо борлуулалтын орлого бол жилдээ олно. За татварт бол 27.3 сая долларын татварыг бол ингээд төлөвлөрөх ийм ач холбогдолтой. За дээрээс нь одоо дотоодын нийт бүтээгдэхүүнд 6%-аар өсгөх ядуурлын түвшин 0.85 бүгдээр одоо буулгах ийм ач холбогдолтой төсөл байгаа. Өмнө нь бол нэлээд олон жилийн хугацаанд бол Багнуурын уурхай дээр энэ чиглэлийн судалгааны ажлууд бол хийгдчихсэн. Яг энэ бодит бүтээн байгуулалтын ажил нь бол одоо Эрдэнэс Монгол нэгдэл дээр маань ажлын хэсэг гараад одоо ажиллаж байна. За дээрэс нь Эрдэнэс үйлдвэр технологийн паркаас одоо ингээ оролцоод эрдэмтдтэйгээ хамтраад ажлын хэсэг маань одоо техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын даалгавар боловсруулах одоо энэ ажлын хэсэг байгуулагдаад одоо ажиллаж байна. За ингээд техник эдийн засгийн үндэслэлээ улсын тендер шалруулалт зарлаад за ингээд бүтээн байгуулалтын ажлууд бол 2024-с 28 оны хооронд одоо хэрэгжээд эхлэх юм бол энэ бол одоо энэ зөвхөн одоо Багнуур дүүрэг гэлтгүй Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах. За цаашдаа энэ хөхнүүрсээ илүү сайн боловсруулад одоо химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ийм ач холбогдолтой төсөл байгаа. За агаарын бохирдлын тухайд гэх юм бол одоо энэ хөхнүүрснээс одоо энэ түш гаргаж авснаар агаарын бохирдлыг 50% бууруулах ийм тооцоо байгаа. Тэгээд энэ чиглэлийн одоо энэ үйлдвэрүүдийг одоо энэ судлах, за энэ технологиудыг судлах чиглэлээр одоо энэ ажлын хэсэг байгуулагдаад одоо ажиллаж байгаа. Эрдэнэс үйлдвэрлэлийн технологийн парк.